За хай зүрхнүүд өнөөдөр та бүхэндээ 2025 оны 6 сарын 20-ны өдөр Netflix-ээр нээлттэй хийсэн үзэгч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч анимашн дүрслэл, дуу оруулалт, хошин байдал болон хөгжмийн чанар зэргээр цаашаагдсан Sony Pictures анимашны студийн гайхалтай бүтээл болох K-pop Demon Hunters анимашныг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Энэ бол аниме биш, хүүхэлдээ биш, Америкийн гаралтай 3D анимашн шүү манайхан. Шууд эхэлцгээе. Хэрвээ чи K-pop idol хэрнээ үний эрэхтэй чөтгөрүүдийг ангуучилдаг ангууч байсан бол яах байсан бэ? Маш том тоглолт болох гээд Hunter X хамтлагийн шүтэн бишрэгчд нь хагартлаа авирлоод дэмжиж байгаагаар эхэлж байна. Тэгэхээр эрт дээр үед маш олон жилийн өмнөөс чөтгөрүүд хүний ертөнцөд ирж хүмүүсийн сүнсийг идэж чөтгөрийн хаан Гюмад өгч түүгээр нь хооллон хүч ордог байсан. Энэ үед хүмүүс маш их айцтай амьдардаг байсан ч Гюмаг зогсоох ганц зүйл бол оноогцсон нэгэн чин сэтгэлээсээ дуулж чөтгөрүүдийг дэлхий рүү нэвтрэх боломжгүй болгох хоон мөн алтан гадаргыг хүмүүсийн энерги дуугаараа бий болгож ирсэн цаг үе өнгөрсөөр. Тэр үеийн чөтгөрийн ангууч Сэлэнж хөгшөрсөн ч дараагийн ард иргэдийг хамгаалдаг охид бол K-pop idol охидын хамтлагийн Rumi, Mira, Zoe 3 юм аа. Хамтлагийн нэр Hunter X. Rumi хамтлагийнхаа ахлагч гол гоцлол гайхалтай хоолойтой хүмүүсийг харахад юугаарч дутаагүй өөртөө итгэлтэй нэгэн боловчиг түүнд маш том айдас байдаг. Мира хамтлагийнхаа бүжгийг дэгэлдэг харагдах байдал нь хүйтэн хүндий хүчрхэг ширүүн харагдагч дотроо бол нар салхинд гаргаж болдгоо навч цэцгэнд үзүүлж болохгүй болброо юм байгаа юм. Zoe багасаа Америкт өссөн хамтлагийнхаа дууны шүлгийг бичдэг хамтлагийнхаа ганц рэпер нь үнэхээр сэргэлэн цаваа хөгжилтэй. Тэгэхээр энэ гурван айдол охин маань өөрсдийн дуугаараа дамжуулан энергиэр иргэдээ хамгаалж хот руу оруулахгүйгээр хоон мөн буюу алтан хамгаалалтыг бэхжүүлсээр ирсэн. За энэ өдөр бол манай гурвын тоглолтын өдөр. Фэнүүд нь ирсэн. Стадион дүүрээд бөө юм болж байгаамаа. Харин манай гурав онгоцонд жинхэнэ хээгүү төрхөөрөө хоолунд амттай идсэн шигэ царай мараа бол савж байгаа юм чинь. Тэнд бах үйлчлэгч нар нь бүр шок. Тэгингээ бас цэцгийг кофегоор усалж муслаад яанч гэдэг. Тэр эдийн менежер Бобби нөгөө гурвын тайзан дээрээ гарах цаг нь болцоод байхад ор сүрэггүй байхаар нь залгаад асууж байгаа юм л да. Тэгээ энэ үед л онгоцны үйлчлэгч нар нь энгийн хүмүүс биш чөтгөрүүд дүрээ хувиргасан гэдгийг мэдж байгаа. Ингээд дууга дуулаад л манай гурав чи амттангаа эдингээ нөгөө хэдийгээ төвөггүйхэн бараг жаргаж алаад байгаа юм биш үү дээ. Онгоцон сүрхэд байхтал заавал гоймонгоо иднэ л гэж шүү. Агаар дээрч чөтгөрүүдээ нэг сайн балбаж аваад гайхалтай тайзан дээрээ гарлаа. За дуу муутай бол үнэхээр ярих юм байхгүй. Та хэд мэн заавал сонсоорой. Тэгээ энд харагдаж байгаа алтан утас шиг юм байгааз энэ нь нөгөө яриад байсан хоон мөн буюу дэлхийг чөтгөрүүдээс хамгаалдаг хамгаалалт. Тэгээ энийг бүр алт олгож чадвал үүрт мөнх чөтгөрүүд хүний ертөнц рүү орж ирэх боломжгүй болно гэсэн үг. Нөгөө талд онгоцноос ганц амьд үлдсэн чөтгөр маань үхэл царайлцсан ёстой амин хаанагаан бэ гэмээр юм чөтгөрийн хаан Гюма болон нөхөд дээрээ ирвэ. Ирээд чөтгөр минь нөгөө гуравчин ёстой айхтар хүүхнүүд байна. Барахгүй байна гэж хэлүүлснээс болж өөрөө чадарсан байдیں۔ Тэгээ энэ үед тэр цаанаас нэг бүрхэн малгайтай залуу. Эртээ урдын цагт хэн бүхэн түүнээс айдаг Гюма гих чөтгөр байжээ. Гэвч цаг хугацаа өөрчлөгдөж тэр хүн төрлөختөнд ялагдсан юм энэ төр гэл уянгалуулж байна. Тэгснэ. Эзэнтэн минь надад маш гайхалтай санаа төрсөн. Тэд нарыг хүчээр унгааж авах биш, харин хийдэг зүйлдээ нь өрсөлдөх буюу би өөрийн гэсэн хүүгүүдийн K-pop хамтлагтай болоод фэнүүдийнх нь зүрх сэтгэлийг татаж сүнсийг нь авъя гэхэд бусад чөөгнүүд нь инээгээд гэтэл яа ийм кул чөтгөрийн бой бэнд хамтлаг гараад ирвэл лаа нэздээ. Инээснээ болоод бараг л бүтэх байхаа л гэж байна. Хамтлагийн ахлагч Жинүү бусад гишүүн чөтгөрүүд буюу Abi, Baby, Mystery, Romance бас сүртэй нэртэй байгаас дээ. Sasha Boys хамтлаг гэж байгаа. Rumi, Mira, Zoe 3 тоглолтоо амжилттай дуусгаад сайхан буудан дээрээ амттан идээд хүснээрээ тансаглах гэж байтал Rumi маань хөөрөөд бас нөгөө хамгаалттай хүчтэй айлах гээд Golden буюу тэр гурвын шинэ уран бүтээлээ айл хэдийн интернетээр цацсан. Тэгэл Bobby орж ирээд унтаж идэх яах вэ гэсээр шинэ уран бүтээлийнхээ сурталчилгааны ажилд орвоо гэж. I was a ghost, I was alone. 두어진 길 속에 Live two lives, try to play both sides, but I couldn't find my own place. Caught a problem child, 'cause I got too wild, but now that's how I'm getting paid. 끝없이 on stage. Love is our moment. You know that we're going. Why not?
Манай гурийн шин сингл бол үнэхээр галыг асааж яадаг яах чаргагүй. Яг л өөрсдийнхөө ааш зан амьдралынхаа талаар өгүүлсэн та бүтнээр нь сонсоорой. За одоо эндээс ганц том нууц тайлагдана. Руми хувцас тайлахад биеэр нь дүрэн зөвхөн чөтгөрүүдэд байдаг хээсэн. Үүнээс хойш ер нь олвол Румигийн хоолой маш сайн гарч өгөхгүй, бэлтгэл хийж явахдаа ч гэсэн дуулж чадахгүй. Инээс болоод Руми маш их сэтгэлээр унаж ганцаардаж өөрийгөө үзэн ядаж эхэлнэ. Учир нь энэ л түүний бусдаас нуух айдас. Румигийн аав нь чөтгөр, ээж нь энгийн хүн байсан. Тиймээс хагас чөтгөр энийг нөгөө сээлийн л мэддэг багаас нөсгсөн. Тэгээд энэ хэн жоохон байхад нь жижигхэн байсан ч гэсэн том болох тусам бүх биеэр нь тархаж хоолойнд нь хүртэл нөлөөс өөр. Сээлийн харин тэр хүртэл нуугаарай, хомон, жинхэнэ алт болсон цагт л хүмүүсийн ертөнцид байх юм бол энэ хээ чинь бүрэн арилнаа гэж хэлсэн. Тэгээ найзуудтай ч гэсэн одоо хүртэл хэлээг байгаа. Тэгээ нөгөө хоёр нь мэдгүй болохоор зүгээр хоолойн л жаахан гэмтсэн байх гэж бодож байгаа. Тун удахгүй олон улсын K-pop-ийн аварц болох жоо. Тэнд заавал ялж олон мянган хүмүүсийг догдлуулж байж л хомон нэтгэвчин. Тэгээ гуруулаа гидэн годон гээл нэг эмчтэр очихоор явж гинэ. Нөгөө эмч нэг худлаа өнөө хоолой амжилтыг жүүс өгөөд тэндээс гарахад олон хүний хөлийн чимээ сонсоод яна фэнүүд нь байх гэтэл юм фэн бүр арай л кул дөрвөн залуу их зөөдөөс нь чиглээд алхаж шүү. Зой Мира хоёр шууд дурлааски. Нэг нь бүр тасархаа булчин мулчинтай галзуурж амчин. Тэгэл энэ хоёрыг харсан Руми баг юун сүртэй ингээл харсаж араас нь жинүү бүр күүлэн барьж дийлэхгүй алхаж байна. Румиг мөрлөөд хачин царайлж унаад гараа өгөхөр нь татгаж байгаа болов гэсэн. Нөгөө хүн шууд өөрийнхөө хувцсыг гүйснэ. Замаа хараач. Балаа юм хайшин гэснэ. Явчдээ. Ёо тэгэл нөгөө гурвчин бүр уур нь хүрээд хачин 5 юм чи өөрсдөө өстө юугаа ботцیں бөөлж мөр царайтай мариатай гэл ярьж өгж шүү. Булан эргээд нилээн хүчтэй чимээ гараад нууцаар харахад ягаа авта. Түрүүний ялдам залуучууд Sasha Boys нэртэй хүүгүүдийн K-pop хамтлаг гудамжинд дуулж ийн хүмүүс ч бүр өвхөж хатаад дэмжихийн. Тэр гурван маань харин дүр эсгсэн чөтгөрүүд байна гэдгийг мэдээд бүгдийг нь устгахаар шийднэ. Тулаандаа бэлдээд Sasha Boys-ыг телевизийн шоунд оролцож байхад нууцаар гитэж байгаад алах гэсэн биш. Чөтгөрүүд юм чин чөтгөр санаатай мэдчилгүй яахав өөрсдийг нь сүрсэн базаа хийж байдалд оруулж байгаа. Шоу дуусны дараа эрэгтэй халуун усны газар руу нөгөө тавчин зүхтаад ороход битүү чөтгөрүүд Руми жинүг зүхтаалахгүй гэл араас нь хөөгөд тулдаж байхдаа баруун гарын хэсгийнх нь нөгөө нуугаад адаг хэн ил харагдаад энийг нь жинүү хараад юу хээтэй чөтгөр байж чи чөтгөрүүттэй тулалддаг гэж юу гэж шок. За тэгээд тэр хэсэг нь гарцсан болохоор нөгөө хоёрыгаа аюулд ороход нь очиж чадахгүй гүлийгөөл зогсож байхад жинүү яагаад ч юм гарын хэсгийг нь далдалж өгч тусалдаг. Айгу. Халуун усны газруудын чөтгөрүүдийг үгүй хийсэн ч энийг хардаа Sasha Boys-ийн дууг дуулангууд л эхнээсээ Guima хүмүүсийн сүнсийг идэж эхэлж байна. Чөтгөрүүдийн ертөнцид Sasha Boys-ууд бас чөтгөр фэнүүдтэй гэж байгаа. Guima бүр гөөмө их баяр. Чамайг өстө 400 жил наслахад чинь би буруу өсгөөгүй байж энэ тэргээл солиорж байна. Жинүү харин би угаасаа амлсандаа хүрээд тэр дэлхийг чинь сүрүүлээд хаантрик самлахыг дуусгана. Харин та оронд нь миний өмнөх бүх дурсамжийг арилгаж өгөөрэй л гэж байна. Дэлхий дээр харин тэгж их хичээж нандагны хайрлсан дэлхийн эн тэндээ ирээ миран болж чөтгөрүүд завсар бүрээр нь дэлхий рүү нэвтэрч хүмүүсийн сүнсийг эзээр ядчитл Sasha Boys-ыг хүмүүс ямар чөтгөр гэж мэдэх биш дууг нь дагаж дуулж бүжгийг нь хүртэл дагаж бүжиглэж дуунууд нь дэндүү хит болсоор тэгэхээр манай гурав нөгөө аваарцтай л төрүүлэхгүй болохгүй. Румигийн өрөөний тагтан дээр 3 нүдтэй жижигхэн малгайтай шувуу бас нэг муур шиг игдүүтэй бар гарч ирээд нэг захиа өгөх гэсэн биш цэцэгтэй варыг нь унгаагаад буцаагаад босгох гэж зовж идэг шүү. Захиаг уншихад жинүү уулзмаар айл гэж байна. Азны кола аландаа гээл унтлагын хувцтайгаа гүүгээл очоод дайрж шүү. Нөгөөх нь харин 50 хадагта би өнөөдөр энд тантай тулдах гэж ирээгүй. Зүгээр л чиний хээний талаар асуух гээд найзууд ч мэдээгүй байгаах. Гэхдээ чи чөтгөр учраас чөтгөрийн л хувь заяагаар явна. Би ч гэсэн ингийн хүн байсан. 400 жилийн өмнө манай гэр бүл ядуу байсан. Үүнийг Guima анилж миний чихэнд сайхан амьдруулна гэж ховстуулан хэлээд ээж өгч биднийг ордонд аваачсан хэдий ч би чөтгөртэй гэрээ хийсэн учраас тэр намайг хээгээрээ багаар эзээр сүулдэ ээж өгчээс минь хүчээр холдуулсан энтергээл гинт хамаг амьдралаа яриад бодож үзээрэй хөөгээл явчлаа. Удахгүй болох олон улсын аваарцтай манай гурав бэлдэж байгаач нэг л ивэ олдгүй. Болж үдгүй шүү. Нөгөө хэдийг ялан дийлнэ гэд ядж яхад хан дээрээ зургнуудыг наацсан сүулдэ баргал зургандаа дурлаад за тэгээд мэдээж Sasha Boys болон Huntrix-ийн тэмцэлтэй эхэлж байна. Sasha-гийн дууг дуулсан хүн бүхэн сүнсээ эдүүлсээр байгаа учраас манай эд хүмүүсийг чимээг өгөн хамгаалсаар энэ үеэр жинүү Румитэй уулзах гэж хит удаа гуйсан ч Руми огт зөвшөөрсөнгүй.
Зөвхөн дундаа л анхаарч байна. Тэгээ удаан бооцны эцэст жинүүтэй уулзаад хэлдэв. Олон улсын K-pop awards дээр Sasha Boys-ыг унгаж манайхыг ялуулах хэрэгтэй наа. Тэгсэн үед л минийхээ бас чи ч гэсэн энэ ертөнцид үлдэж Гүмагаас чөлөөлөгдөж бүх хүмүүсийг аварч хом мөн алтчих болно гэдэг. Энэ үеэр нэг имээрээд Румид нэг бугуувч өгөөд явнаа. Тэр бугуувчийг харин Руми жинүүд өгөөд надад итгэлтэй. Чи чөтгөр байсан ч надад хамаагүй. Зүгээр хамтдаа хичээе гэсээр жинүүч эдний баг болоод тохлоо шүү. Тэмцээндээ бэлдээд бэлтгэлээ хийж байгаач Румид ерөөсө дууны шүлэг таалагддаггүй. Цаанаасаа бүр нэг чөтгөрийн хээтэй чи бол хуурамч чи бол үхэх ёстой нэтрэ гэсэн үгтэй болохоор яг л өөрөө өөрийгөө дормжлоод байгаа юм шиг санагдаад маргалдаад байжээд л маш олон чөтгөрүүд дэлхий рүү ороод ирсэн метроны дээвэр дээр манай гурван маргалдан гал чөтгөрүүдийг устгахсаар эцэст нь Руми угаасаа яах чаргагүй энэ хоёроос нэг зүйл нууж байгаа гэдгийг манай хоёр гадарлаад мэдсэн. Тэгэд маргалдаад амжнаа. Оройн жинүүтэй уулзаад чи айл хэдийн намайг эдгээгээд өгсөн шүү чамтай уулзнаас хойш миний хоолой хэвэн болсон бас илүү тайван байдаг маргаашийн дэлхийн тэмцээн дээр Хантриксийг заавал ялуулаарай чамд итгэж байгаа шүү гэхэд жинүүч гэсэн муу адил түүнийг тайзан дээр харахыг тиссэн ядан хүлээж байгаагаа хэлдیں۔ Уг нь заяа дааж Гүма гинэт жинүүг өөрийнхөө ертөнцөдөө хүчээр татан оруулж чи намайг хуурах гэсэн хэрэггүй штэ. Учир нь чи Румид хэдэн мянган удаа намайг гэр бүлийг чинь алсан гэж хэлсэн ч эцсийн дүндээ чи өөрөө гэр бүлээсээ урвсан. Тиймээс тэр гаслантай аимшигтай гэр бүлийн чинь дуу чимээг чиний чихэнд илүү тодоор сонсгож чадна шүү гэж нэг бодлын түүнийг сүрдүүлсээр Мирас хоёр Руми гуравч ярилцаа дэвлэрээд аварц дээр голден дуугаа дуулахар болно. Бүх хүмүүсийн хүсэн хүлээсэн олон улсын Idol Awards эхэллээ. Энэ удаагийн Awards-т Hunter-X болон Sasha Boys өрсөлдөж үзэгчдийн саналаар тодруулах юм аа. Эхний дуулалт Sasha Boys байсан ч асуудал гараад Hunter-X эхлүүлэхэр болно. Мэдээж гайхалтай эхэлж голден дуугаа дуулсаар үзэгчдэд ч таалагдаад тасархал ядаг өгнө. Мирас хоёрын түр тайзны ард байх хэсэгт Бобыг чөтгөрүүд хулгайлаад араас нь очиход яг үндэ Бобыг ч хулгайлаагүй бүгд явуулга байсан. Тайзан дээр харин хуурамч Мирас хоёр гарч ирээд нөгөө чөтгөрийг үзэн ядсан доромжилсан дуугаа дуулаад сүүлдээ тэд Руми рүү дайрч олдын өмнө бүх хувцсыг нь тасчин урсаар бүх зүйлд итгэхгүй балмагцсан Руми тэндээс гарахад жинхэнэ Мирас хоёр Румиг хараад бас л итгэж чадахгүй. Энэ хүртэл биднээс ийм том зүйлийг нууж чадлаа гэж юу? Түүний өвдөс зэвсгээ далайн Румид аимшигтай санагцаар жинүүг хайсаар харин жинүү энэ бүхнийг хийсэн байжээ. Яагаад гэж Руми чи энэ бүхнийг ойлгохгүй байна. Би чөтгөр чи ч гэсэн чөтгөр. Энэ бүхэн өөрчлөгдөхгүй анханасаа чиний итгэлийг олж чамайг өөртөө итгүүлээд энэ дэлхийг сүрүүлэх бол миний төлөвлөгөө байсан гэдгийг сонсоод Румид бүх зүйл аимшигтай, асар их шаналлалтай, дэлхийн ертөнц хуурамч санагцаар. Мэдээгээр харин Hunter-X хамтлаг олон улсын K-pop awards дээр үзэгчдийнхээ өмнө албан ёсоор таран бутарч энэ удаагийн awards-ыг Sasha Boys авлаа хэмээн зарлана. Тиймээс Sasha Boys бүх хүмүүсийг дуундаа донт туулж ховстуулан өнөөдөр орой Намсан тавар дээр амьд тоглолт хийх гэж байгаагаа лед дэлгэцээр зарлах мөчөд иргэд зөвхөн тийшээл зөвлөн Бобич тэр бүр Мира Зой хүртэл ховстуулсан. Харин Руми сэлэн дээр цүхэрсэн байдалтайгаар очиж би зүгээр л таны хэлснээр бүхнийг хийсэн, хичээсэн. Эцэст нь дэлхийг аварч чадсангүй. Одоо би чөтгөр ухраас энэ дэлхийг сүрүүлэхээс өмнө намайг устгаад өгөөч хэмээн хүндлэлтэйгээр гуйсан ч сэлэн хизээч Румиг алж чадахгүй болно бүтэн заавал болох ёстой чи зүгээр л хоом мөн алтчих хүртэл өөрийгөө дахиад л жаахан хээгээ дуугаад өгөөч гэсэн ч сэлэн одоо болно та хэдий хүртэл намайг өөрийнхөө гадаад байгаа байдлыг нуу гисэн бэ би одоогийн байгаа минь л юм тэгээ би яах ёстой тэгүүлээ штэ харчий дэлхийг аврах гэж хайрлсан бяцхан охин чинь одоо таны нүдэн дээр дэлхийг чинь сүрүүлээд үгүй гэж хэлдэг. Яа, юу болох гээд байна? Ховстуулсан бүх хүмүүс хэдэн мянгаараа Намсан тавар дээр Sasha Boys-ыг үзэхээр иржээ. Аимшигтай том тайзан дээр хүн төрхөөрөө биш, чөтгөр төрхөндөө орчихсон дуугаа дуулж байна. Keeping you in check, keeping you obsessed. Play me on repeat, good I'll see in your head. Anytime it hurts, play another verse. I can be a sanctuary. Is it 'cause I'm preaching to the choir? Can I get the mic a little higher? Give me your desire. I can be the star you rely on. Never go to chair, you can't look away. Reaching out of fame, cancel what I'm your idol. Thank you for the pain, 'cause it got me going viral. Preaching to the choir.
Гэтэ бүр кул байсан. Sorry за. Энэ дуу нь бүр үнэхээр гал дуу байсан. Бараг тасралтгүй 20-30 удаа сонссон жуудахгүй. Та нар сонсоорой. Солиото гэдэг үг багтахаар дуулаад хүмүүсийн сүнсийг авах гэж байтал Руми гарч ирнэ. Гюма харин чи дэлхийг байтугай өөрийгөө ч аварч чадахгүй ээж одоо болнэ явж үз гэсэн ч тийм ээ. Би чадахгүй. Чадаагүй. Гэхдээ дахиад эхэлж болж чадна шүү гэсээр гайхалтай хоолоогоороо дуугаа дуусаар түүний хоолойг сонссон Мира Зой хоёр ч ихсэн ховсноосоо дахин сэргэж эргээд хамтдаа дэлхийг аврахаар нэгдэн дуулаад чөтгөрүүдээ устгаад л хүмүүс ч нэг нэгээрээ ухаан баларсан эргэн сэргэж ховсон гарч энэ бүхнийг харж төвчээгүй гүймаа чи энэ чөтгөрүүдийг ялсан ч намайг бол ялахгүйгээд хамаг хүчээрээ зөвхөн Румерөө дайрдаг. Энэ үед харин Жинүү бүхнийг ухаарч түүнийг хамгаалan Гюмагийн дайралтыг өөр дээрээ хүлээн аваад баярлалаа Руми намайг өөрчилсөнд би хизээч ингэж өөрчлөгдөн чиний сансангүй хэмээн өөрийнхөө бүх хүчээр Румид өгдөг. Руми уг нь Жинүүг энгийн хүн болохыг маш их хүсэж байсан. Руми Гюма руу дайрч Зой харин крашлаж байсан Чөгийгөө алгатаа бараг ууршлахгүй нь Мирач муу айдал булчинлаг Чөгийдөө дурлсан ч устгах нь ингээд дэлхийн ертөнд жинхэнэ утгаараа хоом мөн алтчин Гюмаг ялан дийллээ өстой гойсан. Бүх зүйл дууссаны дараа манай гурав саунд сууж ийна. Руми өөрийнхөө хийнээс олоод энэ хоёртойгоо хизээч саунд сууж чаддгүй байсан бол одоо хин хинээсээ юу ч нуух зүйл байхгүй болсон. Би бинээ яг л байгаагаар нь хүлээж авдаг, хүлээн зөвшөөрдөг болсон. Нус нулимстайгаа л холилцоцоож байна да. Охтод ийм л хөөрхөн дөө. Гайхалтай биш гэж юу? Хантрикс маань дахин нэр хүндээ эргүүлэн авсан. Харин Жинүүгийн бар болон 3 нүдтэй шувуу энэ ертөнцид харагдаж байгаа нь Жинүү Румиг харж аа шүү бэб. Чөтгөрийн ертөнцидөө чамаага санан сансаар байгаа гэж байгаа юм шиг. Гол нь Жинүү бүр яг ингээд устж үгүй болсон уу гэдг нь асуулттай дууссан. За тэгээд Юкийн бүр үзчихэд хурдхан та нартай ярьж өгөхийг хүссэн. Чадын адам бэлтгэлээ. Гэтэ заавал та бүхэн маань бүтнээр нь үзээрэй. Үнэхээр гоё анимашн болсон байсан шүү. K-pop чөтгөрийн ангуучид анимашн нь зөвхөн чөтгөртэй тэмцэх тухай биш, ганцаардал, шаналл, айдас, найз нөхөрлөлийн үнс нь дуу хөгжмийн хүч, гайхамшиг, сэтгэл зүгээ удирдах, өөрийгөө ялан дийлэх гэсэн хүсэл эрмэлзэл, алдсан дотны хүнээ дурсах сэтгэлийн хүндлэл, өөрийгөө хүлээн зөвшөөрч өнгөрснөө уучлах аяллыг бүр дэндүү гайхалтай өгүүлсэн бүтээл байсан. Анимашн дээр чөтгөр гэдэг зүйлийг боддоор харуулж байгаа боловч энэ нь нэг талаараа бодит амьдрал дээрх сөрөг мэдрэмжүүдийг илэрхийлж бидний дотор өнгөрсөн бүхэнтэйгээ эвлэрч чаддгүй өөрийгөө үзэн яддаг, өөрийгөө голдог, өөрийнхөө үн цэнийг дутуу үнэлдэг чи арай одоо ч гэсэн байгаа юм шизтэй. Тийм бол өөрийгөө чөлөөлөөрэй гэх мессежийг өгсөн болов уу гэж бодсон. Эцэст нь гэж хэлэхэд энэ хороо дэлхий дээр сайн хүн болж төрнө эсвэл муу хүн болж төрдөг гэсэн ойлголт байхгүй. Амьдралынхаа явцад анх удаа бид нар амьдарч байгаа учраас олон зүйлээ сайж, алдаа дутагдал гаргаж, магадгүй харамсах өдрүүд ч бишгүй гардаг. Энэ бүхэн сэтгэлд нь хуран цохилсаар яг л хар бараан үйлс шиг айдас, гэмшил, зовлон, уур бухимдлыг цээжиндээ нэг болондоо хадгалчихсан. Түүнийгээ хинт ч нээж ярьж ойлгуулахаас айсаар энэ бүхэнтэйгээ магадгүй заримдаа нүүр тулахаас айдаг байх. Хитрхи удаан хугацаанд нууж чадна гэдэг нь үнэхээр мундаг эсвэл үнэхээр төвчээртэй юм а гэсэн үг биш. Харин өөрөө өөрийгөө дотроосоо идэж байгаа нэг хэлбэр авч магадгүй. Аль хэдийн болоод өнгөрсөн зүйлд өвдгөө тэврэн уйлж өөрийгөө өгтлээ зэмлэлээгээд юу ч өөрчилж чадахгүй штэ. Тиймээс зүгээр л айцтайгаа нүүр тулаад өөрийгөө яг одоогийн байгаагаараа хүлээн зөвшөөрөөд өөрийгөө уурчил. Энэ бол чи өөрийгөө хайрлаж байгаа бас нэгэн том шалгуур. Хүн бүхэн л алддаг штэ. Яад энэ те. Хэдүүлээ чин анх удаа бас сүүлийн удаа л амьдарч үзэж гин. Тиймээс алдаа гаргачих вэ гэж айхгүйгээр альва зүйлийг чи хүсчил байгаа бол заавал тэр зүйлдээ хүрч чаднаа л гэсэн үг. Хүн бүр өөрийн онцлогтой дахин давтагдчихвэ. Заавал хин нэгэнтэй адилхан байх албагүй. Зүгээр л өөрийгөө яг одоогийн байгаагаар нь хүчтэй, сул дорой, уйланхаа, тэнэг, муухай хайртай байсан ч хамаагүй зүгээр л одоогийн байгаа цаг хугацаанд хайрлаарай. Чи хичнээн амжилттай байсан ч сэтгэл зүрх чинь эрүүл байх ёстой шүү. Дотоод шаналлтайгаа тэмцэж өөрийгөө уучилж урагш алхахын үнцнийг та бүхэн минь аль хэдийн мэднэ. Ингээд Юкигийнхээ сэтгэлээ гарган бэлдсэн гайдыг маань шимтэн үзсэнд баярлалаа. Зүрх. Өөнийрээ та хэдэд маань ямар хөө санагдсан бэ? Сэтгэлээ бичээрэй. Бас дуунуудын сонсоорой үнэхээр гал байсан.